Группт байх сонирхолтой байгаад группт орчих юмсан гэдэг вэ гэхээр эмийн хөнгөлөлтөө авахын тулд нөгөө унаж татдаг бол тэр эмээ хөнгөлөлтөө үнээр авахын тулд группт байгаа хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэр группийн цэнхэр үнэмлэх ер нь олон юмд нэг нэмэртэй байдгүй шүү дээ. За жолооч бол машинаар явхад одоо хэрэгтэй байдаг. За тэгээд эмийн хөнгөлөлт байгаа. За төрөөс эрүүл мэндийн үйлчилгээ авахд хөнгөлөлтөө байдаг тий. За тэгвэл эндээс хамгийн одоо эдийн засгийн хувьд нөлөө бүхий тэр төрийн юу нь бол нөгөө эмийн хөнгөлөлт байгаа байхгүй. Тэгэхээр группийн хувийг нь 50%-аас доошоо ч юм уу 60%-аас доошоо хассан мөртлөө хасчаар нөгөө эмийн хөнгөлөлт нь дагаад байхгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр ер нь та бүхэн ямар зохицуулт хий гэж бодож байна вэ? Энийг ер нь цаашдаа яах вэ гэдгийг би тодруулж асууя гэж бодож байна. Энэ дээр ер нь нэг тийш нь болохгүй бол группээс гармааргүй байдаг. Гэтэл цаа цаанаа энэ асуудал байгаад байна гэсэн үг. За дараагийнх нь болохоор энэ орон нутагт байгаа хүмүүс яаж энэ одоо ялангуяа эмээ авах вэ? Орон нутагт алслагдсан орон нутагт эмийг худалдан авахд бэрхшээлтэй хэцүү байсаар л байгаа. Тэр энэ асуудал дээр юу болж шинжилгэж байгаа зүйл байна уу гэдгийг асууя. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын бодлого төлөлтийн газрын ахлах мэргэжилтийн хэмжээнд болохоор за хөнгөлөлттэй эмтэй холбоотой асуудал унал таталтын эм бол 2022 оны 11 дугаар тогтоолоор хүүхдүүдэд 100% хөнгөлөлттэйгээр олгож байгаа унал таталтын эмүүд эдгээр эмүүдийн хувьд бол эмийн бүртгэгдээгүй гэсэн хамааруулаад хангамж хүртээмжийн хувьд бол харьцангуй хязгаарлагдмал байгаа. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар дээр бол эмийн бүртгэлтэй холбоотой асуудлыг хариуцдаггүй буюу нөгөө эм эмнэлгийн хэрэгслийг хяналт зохицуулалтын газар дээр байдаг. Агчаа тийм боловч эмийн бүртгэлгүй боловч нэг удаагийн эмэртэн лицензээр эм эмнэлгийн хэрэгслийг хяналт зохицуулалтын газар зөвшөөрөл олгодог. Тэдгээр эмүүдийг бол эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар дээр иргэдэд хөнгөлөлттэй эмээр олгож байгаа. Хүүхдүүдэд бол 100%-аар насан туршидын хувьд бол групптэй байх хэсгээс ямар шимтгэл төлөлтийн ямар хэлбэртэй байхаас үл хамааран хөнгөлөлтийн хувь нь бол 70% байгаа. Групптэй иргэд нөгөө хөнгөлөлттэй юм авч чадахгүй учраас группээс гарах сонирхолгүй байгаа гэд ойлгосон зүг үү? Тэгэхээр групптэй иргэдийн хувьд ч тэр ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн хувьд ч тэр хөнгөлөлттэй юм буюу эмийн сангаас олгож байгаа унал таталтын эмний хувьд бол 70% хөнгөлөлттэйгээр бүгд авна. Групптэй байхаас үл хамаарна гэсэн үг. За тэгэхээр хүмүүс маань одоо сонссон баг. Тэгэхээр нэгдүгээрт эмчнэр энэ дээр чинь жор бичихгүй байна. Орон нутагт энэ чинь авахгүй байна байгаад байгаа байхгүй гомдол байна. Тэгэхээр саяны мэргэжлийн тайлбарыг сонсоод үзүүлээд эмээ авах хэрэгтэй байх нь шүү гэдгийг бас давхар хэлье. Ер нь бол энэ группийг одоо энэ чинь групптэй учраас эрүүл мэндийн даатгал төрөөс хариуцж эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа шүү дээ. Тэгээ зардландаас явж байгаа. Тэгэхээр энэ дээр энэ шатчлалаа ерөнхийдөө бас нэг бодохгүй бол та бүхэн болохоор энд окей болно шүү дээ 70% авдаг гэдэг яг орон нутагт ч юм уу энд явж чухал эмчнэр энэ чинь энэ жагсаалтанд орохгүй би бичихгүй гэд бичихгүй байгаа асуудлууд гарсаар байгаа байхгүй. Тэгээ энийгээ та бүхэн салбар бүрлүүгээ нэгдсэн мэдээлэл өгч цэгцлээрээ энэ нөгөө эрүүл мэндийн хувьд асуудалтай хэл яриагаа илэрхийлж чадахгүй унаж татдаг хүмүүст энэ буруу ойлголт чинь нэмж бэрхшээл удаад байгаа байхгүй. Нөгөө мэдээлэл авахын тулд нааш цааш нь явуулаад бичихгүй гэд ингэж байгаа учраас